хөршин молыг дээдэлсэн Монгол орн сүү сайлын орн билээ. Бид сайлчин эмэгтэйчүүдийн сүүн далайн эзэд гэж бахархан нэрлэдэг. Манай эмэгтэйчүүдийн уламжлалт сайхан ажил үйс болсон сайлчны хөдөлмөрийг энэ бүсгүйчүүд эзэмшиж байна. Тэртех 1984 онд телекино үйлдвэрийн уран бүтээлчид Монгол улсын хөдөлмөрийн баатар, улсын авраг малчин, анхны 100,000 зайлчин Содовын ханцурангийн тухай нэвтрүүлгийг бэлтгэж үзэгч дүмэнд хүргэж байсан нь өвдгөө Алтан сан хөмрөгт хадгалагдж үлджээ. Харин өнөөдөр түүний үр хүүхэд болох Мягмар дурж Нямхуу нар нь ижээ аваахаа үйл хэргийг үргэлжлүүлэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн нийгмийн онцлогддог тулсаар үнэний фермерийн аж ахуйг одоо ч гэсэн эрхэлж байгаамаа. Эргэх 4 цаг нэвтрүүлгийн энэ дугаартаа нэгэн гэрүүлийн түүхээр Монголын мал аж ахуйн уламжлал шинжилгээ ялгаа, малчны залгамж халаа, ахуй соёлын өөрчлөлт, өнөөгийн фермерүүдийн бодит байдлын тухай сурвалжлагаар Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид дахин хүлгийн жолоо заллаа. Сайхан. За, сайн явж ирв. Сайн явж ирлээ. За. Үлжээ сайхан. Оо, сайхан. За, Улаанбаатар хотоос 40 гаруй километр бид яваад одоо яг хуучнаар Барцааны сангийн аж ахуй. Одоогийн жаргалан тосгонд нэвтрүүлгийн зочин Мягмар дуржинд өрөлцөн ирлээ тийм ээ. За. Фермерийнхаа аж ахуйтай хоёулаа танилцъя. Та яг ээж аваас өглөө уламжлаад мал маллаад одоо яг фермерийн аж ахуй эрхэлж байна. Тий. Хичнээн үнэтэй. Би нэг ерөөдөө нэг сайлын нэг 25 нэтэл. Тэгээ үс хуваймаванаас нэг 40 50 хүртэл. Батгшаа орж ярьж. За. Фермерийн аж ахуйг эрхлэнэ гэдэг нь сансны зургаар ашиг шимээ өгдөг энгийн ажил бус олон жилийн уггүй хөдөлмөр тэсвэр хатуужлын үр дүнд бүтдэгэ. Энэ гэр бүлд хөдөлмөрийн баатар ээжээс үлэгдсэн арга туршлага, үе дамжин адгуулж ирсэн малын удам хүртэл үн цэнтэй өв болон хадгалагдсаар иржээ. За одоо яг бас фермийн ажил өрнөж юм тийм. Өглөө ер нь хэдэн цагаас эхэлэх вэ? Өглөө ерөнхийдөө нэг 7 цаг гээл ерөнхийдөө гарна да. 7 гээл гараад тэгээд орж иж саагаал. Тэгээд сүүгээ өргөж өгөх ажилтай. Сүүгээ өргөж өгчээл тэгээд ерөнхийдөө тижээлэнд нь одоо л ерөнхийдөө ороод явж байгаа юм. За өглөө 7 цаг тусаад хамгийн түрүүнд саана. Тий. За хэдэн үхэр сааж байна? Одоохондоо нэг 15 6 үхэр сааж байна. Ерөнхийдөө нөгөө хээлтэй хүрүүд нь ерөнхийдөө одоо ширэгдсэн байдаг. Амралтын үед орцсон баг. Цэвэр сүүний чиглэлийн үхрүүд. Тийм, манайхан ч угаасаа нөө ээжээс уламжлж ирсэн ерөнхийдөө харт харлын үхрийн. Хуучин социализмын харт харлын хөгжил ингээд ерөнхийдөө явж байгаа. Ерөнхийдөө нутагч зөвхөн гэсэн үг. Яг цэвэр бол биш. Тийм. Нутагшуулсан. Тийм, Монгол орны нөхцөлд яг тохирсон үхэр болсон байна. Хэдийгээр нутагчсан цэвэр сүүний чиглэлийн үхрийг цус олдуулахгүй өсгөх арга хэмжээг авч ажиллаж байгаач уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчтын хүртэй хамт бэлчээрлэж байгаа нөхцөлд төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа нь томоохон бэрхшээлүүдийн нэг болж байна. Саахта жишээлбэл орчин үеийн технологи ашиглаж байгаа. Тий, одоо ч бид нэр ерөнхийдөө имрэм минийх шиг фермерчтэй ер нь тэгэл нэг аппарат гээд ерөнхийдөө аппаратанд орчод байна шүү. Байна уу тэр аппарат? Бай. За харъя хоёлаа аппаратан дээр. Гараар саах, аппаратаар саах хоёр яг уу ажил хөнгөвчлөх юм. Давуу тал нь юу байх вэ? Давуу тал нь хүчтэй стресс. Ааха. Нөө баян зулгаагаад Тий, баян зулгаахгүй. Ерөнхийдөө тэгээд эн чинь цахилгаанаараа чинь. За дэлэнгээ угаагаад ингээд сайхан аппаратаа өгсөрнө. За энэгээр чи ингээд сорно штэ 4 хөхрөө нь углаал. За ингээд сайхан аппаратаа ингээд хийг нь авахгүй өгсөрж өгнө. Бид нар ч одоо ийм сайхан болсон шүү. Хуучин гараараа өхөр саадаг гэсэн бол одоо шинжлэхтэй ийм сайхан аппаратаараа өхөр саадаг болсон. Өглөө 7 өнгөрөөгд өхрөө саана, орой 7 өнгөрөөгд өхрөө саана.
Барагцаалбал ер нь нэг үнэнээс өдөрт хэдэн литр сүүс авах вэ? Энэ ерөнхийдөө нэг тижээлээс хийх болно л доо. За. Тижээл сайтай болох юм бол ерөнхийдөө манайхны хурц ер нь тэгэл 10 литрэс нааш хөлөхрөөд байгаа. Тийм. Одоохондоо бол тэгэл тижээл жоохон ховор үед бол тэгэл нэг 5 6 7 8 руу ерөнхийдөө орно гэсэн үг л дээ. Нэг үнэнээс Тийм, нэг үнээс нэг саалтанда. Сүүний чиглэлийн цэвэр хар тарлан өхөрнүүдийн онцлог нь яг юу вэ? Онцлог нь гэвэл ер нь тэгэл хар тарлан өхөрч яг Монгол орондоо тохиорсон хэдийнээс ороод ирсэн нутагчсан их гөлчөр тижээлэг авах цайтай тийм л мал ер нь. Ерөнхийдөө тэгээ байнгын тижээлж байна гэсэн үг дээ. Одоо өвс тэжээлийн жишээлбэл өдөрт хэдэн удаа өгдөг юм? Өвсийн ерөнхийдөө өдрийн 3-аар өчөж байгаа. За. Тэгээ энэ жил чинь нөгөө ногоон тижээлүүдгийн чинь үнэн дийлдэхгүй. Тэгээ ногоон тижээл янз бүрийн тижээлэгээл олдсны ил ер нь өгж юм дөө. Үнэөнийхөө онцлогт нь тохируулаад бас малгай нь өөр өөр юм. Малгай нь өөр. Одоо эдгээр жишээ нь идэх тусмаа сүү гарна. Их хүүх тусам бас бялуурна. Яан зүр болно тий. Тэрийг чинь тохируулах ажил их байд. Энэ их идэ энэ их сүү усаад гардыг гээл хамаагүй тижээлэгүүд нөгөөтгөж ордоо очно. Нөгөөх нь юмаа идэхээ байчин. Тин гутлаа тэгээд нөгөө сүүндээ нөлөөлнө. Ажиллагаа ихтэй хэдэм аа. Хэрэг ажиг би ч тий. Мэдэрч анзаарах. Тий мэдэрч анзаар. За эн чинь юу яадаг вэ? Ийдэг вэ гэд. Би ч одоо жишээ нь би 91 оноос хойш яасан. Ерөнхийдөө энэ үнэнийхээ бараг нэг адуугаар ярьдаг бол 5 6 үеийн удам эдэн гэдэг шиг л бараг л тийг тооцоолж ийж байгаа. За эднийх нь чинь тийм удмын ааштай өхөр, ийм удмын ааштай, ийм дүлгөө өхөр. Ерөөсөө яг тэрийг гэний дагаж явд. За танаас гадна бас таны дүү ээж аваасаа өв уламжлаад бас фермерийн аж ахуй эрхэлж байгаа тийм ээ. Тийм манай баг дүү энэ. Манай чинь зэрэгцээ айл. Манай яг ээж аав яг нөгөө юм хоёр өгшин тэгээд тэтгэврт гараад манай энэ баг дүүд өхөр малаа өвлүүлээл. За. Тэгэл авч яваа. Би хажууд нь тэгэл ах нь. Тэгэл хоёр эргэрээр ингээл байж идэг. За таны дүү нэмэх үү? Манай дүү нэмэх. За сайн байна уу та? Сайхан үйлчж гин үү? За. Өхрөө осолж гин үү? За одоо яг мал маллаад яг энэ фермерийн аж ахуй эхлээд хичнээн жил болж байна. 15 жил болчихж байна. Яг 2009 онд сони хавар сургууль төгсөөл тэгэл ээж аваа өөрөө малж ийсэн түүхрээ тэгээ надад. Тэгэл хүртээ. Уг нь бол та агрономч мэрэгчлээ. Мэрэгчлэр ажиллаг байна. За мэрэгчлэр нэг хальт ажилласан. Тий. Бас яг тэр ер нь яг зүгээр яг залуу хүмүүс бол яг тэгээд бас шантрах мантрах үе гарна шүү. Тэгээ ер нь мэрэгчлээ авч мэрэгчлэр ажиллая гэдэг нэг жил явсан. Тэгээд ер нь хувийнхаа амиг хийх нь хамаагүй дээр юм байна гэж тэгэл буцаал тэгэл ирсэн дээ. Мэдээж та бас багасаа л ээж аваагаа хараад мал малж байгаа арга ухааны суралцаад хүссэн баг. Ер нь яг одоо тэр үеийн өдөр тутмын одоо мал аж ахуйн амьдралын хэв маяг мал маллага одоогийн бас өнөө цагийнх өөр байгаа тийм ээ. За ер нь бол нэлээ өөрчлөгдсөн. Тийм тухайн үед бол яг социализмын үед л одоо аав ээжийн үед социализмын үед бүх юм цаанаасаа нэлээ тийм хангадээс одоо бол ерөөсөө л хүмүүс бол хувь хүмүүсэд бид нар бол зөв яг өөрсдөө л хамаагүй яваад бэлдэж яаж байгаа. Ингээд тэгээ яг тэр үеэс хойш тэгээд жоохон нөгөө өхрүүдийн чанар манар инээ тэрэг ерөнхийдөө жоохон муудсан шүү дээ ер нь одоо л нэг ганц нэг хүмүүс бас мөнгөтэй босоод өхөр мал руу ороод бас нэг арай дээлж байгаа болохоос ерөнхийдөө тэгэл өхөрч тэр тижээллэг чир муудаал тэгэл бид нар чи айл болох хамгийн хямд төс рүү аргаар л маллах гал сүүс аах гал их үтсэн л дээ. Мэдээж мал маллна гэдэг хэцүү. Юунаас ер нь хамгийн дөрөв жишээлбэл шантарт юм. Ер нь бол яг одоо яг фермерийн одоо яг энэ жижигхэн фермер мал гэдэг чинь хэцүү байхгүй ер нь залуусаа одоо энэ халгамаарч өглөө ингээл яг зуны цагт одоо зуны хугацаанд бол тэгэл өглөө баг 4 цаг гээл уралдаж босоол тэгэл сайс угаас агаас хүмүүгээ нааш цааш нэгээл тэгэл борлуулахын борлуулаад тэгэл янз бүрийн цагаан эдэмээ тэгэл ингэсээрээ л өдрөнгөө тэгэл оройноос хаана өвлийн цагт бол одоо ингээд яг хоо тэгээ нэг 6 7 гэл босч байгаа тэгэл хүмүүс мадад тийжээгээл тэгэл бааш яасан цэвэрлэл энэ тэр
Тэгээд сааж өрөөл сүмөгөө өчөөгөл нэтрээ. Тэгэл өдөр өнгөрөөд өдрийн богинд чинь ингээд ерөөс амралт гэж байхгүй. Тэгээд найз нөхдөйгөө уулзах боломж байхгүй. Яг нэг тийм ааслагдсан бас яг хэцүү л байдсан шүү дээ. Ер нь бол тэгэл тууштай л байж ижил бас нэг жоохон ажилтны төрнө үхээс л тэгэл гарч ороод бас хэцүү л дээ тий. Цаашдаа одоо яг энэ фермийнхаа үйл ажиллагааг өргөжүүлээд юу хий гэж бодож байна. Жишээлбэл одоо яг таны төрөний хэлсэн болгоомж байгаа бэрхшээлүүд дээр төр засгийн зүгээс ер нь бодлогын төвшөнд юу чухал шаардлагатай байна гэж харж байна та. Залуу улсуудаа дэмжих гэх юм бол ер нь газрын асуудал жоохон тийм чөлөөлж өгөх хэрэгтэй юм шиг санагдтыг надад бол. Тэгжиж залуу хүмүүсийг жоохон сайн дэмжиж ер нь төр засгийн зүгээс тэр хувийн зүгээс тэр дэмжиж өгөх юм бол залуу хүмүүс хийн штэ. Гол нь ямар тийм дэмжлэг байхгүй өөрсдөө ингээ бор зурхаар зүтгээл тэгэл за болий гээл ерөнхийдөө болж шантарч байгаа улсууд бол байгаа штэ. Хамтарсан хошоод байгуулагдаж байгаа ч одоогоор сүүгээ нэгдсэн цэгт нийлүүлэхээс зааш ахиц гарахгүй байгаа юм. Фермерүүдийг дэмжих олон төсөл хөтөлбөр цаасан дээр будагч бодит байдал дээр тодорхой үр дүнд хүрэхгүй хэвээр байна. Хадлан бордоо тариалах газрын зохицуулалт, өөстэй жилийн үнэ шиг докторжуулах зэрэг асуудлыг нэг зүгт харах боломжгүй байгаа нь төрөөс бодлогын түвшинд дэмжлэг, зохицуулалт шаардлагатай байгааг илтгэж байна. За, одоо сүүгээ хааш нь төшөөх юм. Одоо нөгөө хоршоо руугаа. Нийлүүлнэ гэсэн үг тийм. Танаа оршоо одоо хідээ ялтай. Манай хоршоо ч нэг 20 дайлтай. 20 дайлтай. Тий. Тэгээ нөгөө сүүний машин чи 10 цагаас өмнө гээд. За. Тэгээд тэндээ уралдаад. Тэгэл за. Одоо энэ хэдэн литрээс сав байхаа? Энэ 40 сав. 40 сав. Тэгэхээр өдөрт ингээд 40 саваар 4 юм 40 сав сүү нийлүүлэх гэсэн үг. Тэгдэг. Тэгээ сүг компани цаанаас ирээд авчихна. Хөргөлтөнд авчиж өгнө. Хэдэн төгрөг өрөх үү? Одоо шиг нэг 2300 тал болчихлоо. Ер нь үлдэгээ тэрнээс өөр ахтгүй юм дөө. Тэгээ улсын урамшуул гэдэг нэг юм байдیں۔ Тэгээс өгөх гэж ийн гэж овоо юм болно шүү дээ. Тэрний хизээ орж ирэх нь тодорхойгүй. Тэгэл өдөрт нь ер нь аачаад нийлүүлчих үү? Тэгээд одоо сүүний машин нэрэл тэр хөргөлт үйдэг байхгүй. Хөргөлтөндөө авч сүгээд тушаагаар. Тэгээд тэндээсээ сүүний машин сүг компани нэрэл ачаа. За тэгвэл одоо хоёлоо цуг явах уу? За тийх үү. За. Танахаас одоо хэр хол уу? Гайгүй яг энэ төвийнхаа төв дотор. Яг нэг хүр туглаад яг сайхан болоод ижлсүүний анч унаад явчихна. Хуучин бол зүгээр яг хуваарь ерөөдөө гэрийн гаднаас ирээ авчдаг гэсэн. Одоо тэгээд хөргөлтөндөө хөргөж өгдөг гэж. Оршоо олохын давуу тал ер нь зүгээр хуваараа тэгээд сүгээ бодлохын давуу тал ялгаа нь юу вэ? За одоо яг нэг хоршоо гэдэг байгаа. Яг энэ сүүний аж ахуйн дээр бол хоршоо тэгээд яг одоохондоо яг мэдгэж байгаа малгав. Ерөөдөө нь хуучин өгдөг гэсэн. Яг сүг бол гол нь хөргөж юм да. Сайн байна уу та? За сайн. За одоо энэ сүүг хүлээж авах юм тийм үү? Эхлээд дээж авах уу? Дээж авна. Жан гутгач байна да. За. Дээж авч ээж сүү гашилсан үгүй шалгаж байна тийм? Тэгж байна. Эсгэлийг шалгана. Гашилсан Гашлах мас. бас ер нь янз бүрийн бүхэл ойныг шалгаж авна. Юу шалгах вэ чи? За тослог. Тэгээд эсгэлийг шалгана. Талд нь спирт гарч ирнэ. Нэг талд нь сүү гарч ирнэ. За ингээд ээдэхгүй байвал ээдэхгүй байгаач нэг талд нь спирт байгаа шүү дээ энэ чинь. Нэг талд нь спирт байгаа. Нэг талд нь сүү байгаа. Спирт сүү хоёр нийлэхээр ээддэг үстэй уг нь. Уг нь ээдэхгүй байвал сайн. За сүүгээ хийгээрэй. Сүү тийм дээ. Сүүгээ. За. Тэгээд энийг ингээд идэх сургуулаад тэр хөргөлтийн танк руу хийн. Тэгээ хөргөлтийн танк руу игээд хөргөлтөндөө оруулж хөргөчөөд цагаа сүүний үйлдвэрийн машин ирэхээр бид нар стандартын шаардлага хангасан одоо стожинкэн экосүгэ ард түмэндээ хангах гарал старч үзсэн байна да. Хэдэн тонны шалгаангүй тийм? Одоо бид нар ингээд нэг өдрийн саам нэг тонн 500-аас багцаа нийл байна юм. Тонн 500-аас тонн 600 гээ. Зуны үйлрэлт нэг 3 тонн 4 тонн шиг өсөв тушаанда.
Намар өвлийн цагт сүүний үн бага зэрэг өсдөгч уран дулааны улиралд сүү илбэгшгэд үн огцон буурдаг нь фермерийн аж ахуй эрхлэгчдэд тулгамдж буй асуудлуудын нэг юм. Сүүний үйлдвэрлэл эрхлэгч компаниуд үн ханшаа өөрсдийн дураар тогтоож давуу эрх эдэлж байгаа нь үүний шалтгаан гэж хэлж болохоор. Гэтэл хөгжингүй орнуудын туршлагаас харахад сүүний үнийг тогтвортой барих нь фермерийн аж ахуйг дэмжих чухал арга болдог байна. За сүүг очиод байгаа. За. Одоо хут юм байна уу? Жоо хүүт салхитай. Сүүг маш ирж юу? Ирүүл. За та бүхний дурсамжинд сэтгэлд хамгийн тод үлдсэн тэгээ одоо ч гэсэн өнөөдөр ингээ үргэлжлүүлж байгаа хөдөлмөрийнхөө үн цэнээр үр шимээр бахархах ийм нэгэн бичлэгийг би та бүхэнд үзүүлэхээр зориуд бэлдэж авчирсан. Тэгээ энэ бол 1984 онд Монголын үндэсний олон нийтийн телевизийн Алтан сан хөмрөг татгалагдсан сайлчин гэдэг нэвтрүүлгийн хэсгээс авчирсан. За энэ нэвтрүүлгийг үзээд тэгээд хамтдаа ярилцъя. Ээж 32 настай. Ааха. 32 настай юм. Том ихтэй юм шүү. Том ихтэй. Энэ гадаа саад ийм их амар байсан юм шиг байна. Зоны тийм. Одоо яг ийм цосол тийм байна. Тэгээд 1971 онд Бүсэл мөрөөдлийн бийсэн юм. Амжилт бүтээл алдар нэр түүн даяндаа хүрч ирсэнгүй. Орчин үеийн үйлдвэрлэл сaalчнаас орчин үеийн мэдлэг дадлага авахалцсан ба шаардлага. Ингэж сайлчин болсноос хойш 13 жилд саасан сүүн 1 сая литрээс давсан юм. Ариун сүү сахын гол үсэл нь үнийн манд хүрэлцвэц тэжээл юм аа. Яам гэд нэрлэсэн. Ингэж даашаа идэв. Энэ хоолой ашиглаж байна. Одоо хойд ашиглаж ийм хөдөлмөр. Хамтран тэдний фермийн сайлчид Алс нүхийн залуу сэрвгачноо баярлалаа. Уугнагийн юм шүү дээ. Бүгдийг таньж байна тийм. Тийм шүү дээ. Бид нар чинь бүр хатуу шиг өсцгөөсөн юм чинь. 14 онд зөв татварсан түнжээр анх байгуулагдаад ашигласан. Тэгэл үнэн завгүй байсан юм шиг. Аав ээж өөрөө нь гэртүүр аврах юм. Нэвтрүүлгийн хэсгийг үзээд танд ямар сэтгэл төрөв? Юу хамгийн түрүүнд санаанд нь бодогдов? Ямар дурсамж ил үүсэрхв? Яг тэр орчинд ороо ивчиж байгаа шиг бодогдож байгаа юм. Өнөө мө хөгшин маань амьдмэнд энийг зүг эд юм хараад нэг яриад байхад бол хэцүү үний амьдрал юм да. Тэгтээ үргэлжилж бай сайхан байна гэж бодож. Тэгдээ тийм хэм хийдэг байсан юм уусууд. Одоо байна тэгээд бас тэр харж тэр улсуудыг одоо нам захиргааны байгууллагын тэр улсуудынхаа бүгдийн таньдаг мэддэг улсууд харж байхад ертөнц мөнгө биш юм да барганд байхгүй болчих тэр улсууд өнөөдөр тийм хүний орвогийн зам юм. Тэгтээ өр хүүхдүүд нь сайн сайхан яваа да тэгээ болж л байгаа. Ийм л юм бодогдож байлаа. Одоо хэдий хоёр өөр нийгэмч гэсэн одоо тэр үед одоо бэрхшээлтэй зүйл нь яг юу байсан? Анхны фермийг ер нь хэрхэн үүсгэн байгуулсан гэдэг. Тэр үед ихэд улсын хэмжээ 50 бээр. 200-400-ээр тогтоход ийм тэгээ 50,000 үнэтэй гэж байсан шүү дээ. Тэгээд ийм тэгээ хот орчмыг одоо сүүгээр хангаад тасралтгүй ажиллаж байсан. Сүүний аж ахуй бол тэр үед эрчимтэй хөгжлийн үе байсан юм аа. Ардчил бүх юм ихэдэж юм бүгд зах зээлийн харьцаанд цэглэж сайлын механикцэн фермийн одоо өхөр сүргийг өвс тэжээрээр хангаж чадах тийм хэмжээ байгаа. Бүхэл бүтэн одоо энэ фермийн 800 үнэний фермийг за өвсийг хаддаг тусгай хадлангийн салаа даршиг одоо тариалдаг техникийн баригад за мөн даршур алтын Улаанбаатар хотоос 40 тэрийг техникүүд дайчлагдаж ирээд ажилладаг байсан шүү дээ. Тэгэж ер нь өөрсдөө жидийг хангахад асар их хүч тавьдаг байсан. Өнөөдөр тэгтэл яг хүүхээр энгийн ферм бол бүхэл ажил өөрийн төлөөтэй шүү дээ. Тэр үед тэр одоо 2 сая шхуу литр сүү, гаруй литр сүү саадаг байсан. Ер нь 3 том
бодлого, нэгдүгээр төр дээрээ, хоёрдугаарт мах, гуравдугаар цүүний асуудал. Стратегийн 3 том бүтээгдэхүүн. Энэний төлөөлөл ажиллаж энэний төлөв анхаарах хэрэгтэй. Тэгэхээр биднүүдийн хувьд өнөөдөр ярихад одоо хүн амаа бид сүүгээр хангаж чадчихгүй үгүй дээ. Хятадоор нь тэр их тэрвэм уусууд яаж ард түмнийхээ сүүгээр хангаж байна вэ? Энийг их бодоход хэрэгтэй харагдаж байна. Тэгэхээр хүн амаа сүүгээр хангахын тулд таны хувьд боломж бололцоо нь юу вэ? Ер нь бол Премьер Лигийн одоо энэ өвс тэжээлээр хангах тийм ээ. Зах зээлийн ийм харьцаа дутагдаад байна л да. Ер нь бол. Би болохоор яг одоо энэ фермерүүдийг мөнгөчүүлэх хэрэгтэй. Тэгвэл тэд нар одоо энэ өхрүүдэд хижээж чадна. Түрүүн аавынхаа хэлжсэн тэр санааг тижээж чадвал юу яа? Сүүгийн ашиг шимийг бүрэн авч чаднаа. Тэ? Тэгэхээр мөнгөжүүлэхийн тулд боловсруулах үйлдвэрээ болон энэ юунууд үйлдвэрлэгч нар харилцаа ойлголцоод тэр мөнгөн дээрээ одоо ингээд твшил гаргахгүй л болвол чигээ харчвал гэдэг айдас байдаг учраас технологи бүр болохгүй бол фермерүүд хоршиж жагаад өөрийн гэсэн сүний үйлдвэртэй болчих хэрэгтэй юм байна шүү дээ гэдэг хүртэл. Одоо бас жалгын дүүзэл гэж хэлэх байх л та. Тэгэхээр тэрэн дээр л одоо дэртэй тэргүй малаа тижээгээ сүүгээ гаргаж байгаа энэ усуудад яг энэ зардлыг нөх тижээллээ бүрэн хангах энэ боломж нөхцөл хэрэгтэй шаардлагатай байгаа учраас тэгвэл бүгдээрээ хошоож жагаад тусдаа боловсруулах үйлдвэртэй болъё л доо. Боловсруулах үйлдвэрүүд монополдод үйлдвэрлэгчээ дэмжихгүй байвал бид нар унлаа штэ гэдгийг л анхааруул хэлмээр яг энд. Хоёр дүү маань нэг нь хапууд өгж байна, нэг нь сүү компанид өгж байна. Дэндүү монопол байна тий. Үйлдвэрлэгчээ бодохгүй байна. Тэгэхээр одоо тэнд байж байгаа улсуудтай муудаачаа гэдээ уриалж байгаа юм шиг болчих гээд байна л да. Одоо битгий үндэс суурай тий одоо сууж байгаа хүмүүс одоо хөрөөд ичээл гэдэг уриалгыг л ямар ч байсан мэрэгжилтний хувьд хэлий. Эх орны тий бид нар ингээл нийслэлийн хэмжээнд одоо энэ сангийн харахын дүүргийн хэмжээнд үйлдвэрлэж байгаа энэ 21-р хорооны сүг харах юм бол хичнээн хүнийг тий эрүүл мэндийг хамгаалж чадах уу? Хэрвээ биднэрт тэгж тий ядаж ингээд жижиглэнгийн үнний талыг одоо фермерүүдэд оногдвол мөнгөтэй болсон фермер яах юм бэ тий газар тариланга одоо тэр малын тижээл үйлдвэрлэлээ дэмжин штэ тий. Тэгээд манай Монголд тэгтлээ их малын тижээлийг бас үйлдвэрлэх энэ их эмзэг хөрсөн дээр бас хэрэг байдаг болоо да гэж би бас бодогддог. Тэгэхээр хагас 100 жил явцсан энэ сайхан хар тарлан үнэ бид нар тий чадаад ингээд эрхэлж байгаа энэ их үйлдвэрлэлийг энэ их туршлагыг одоо энэ одоо яг энэ талын бизнест нөгөө нэг хөрөнгө оруулж байгаа энэ хүмүүс тэр одоо энэ чадвартай фермерүүдийг ашиглах хэрэгтэй. Тэднийг үнээжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш өөрснөө тэр нүсэр үйлдвэрлэлийг бариад эддээ тэр энэ одоо насаараа зүтгэсэн энэ их туршлага, энэ их хөдөлмөрийг бол өөрснөө даахгүй. Тэгэл бие бинийгээ л дэмжээд л энэ бизнес босно. Анх одоо ферм задраад бүгдээрээ гараараа саагаад бүгдээрээ сүүгээ чирж авч сүү аваараа гэд хотоор нэг тэг зардаг байсан. Үеийг бодвол дэвшиж гинэ үү? Тэгээд одоо ээж аавын минь үе, ээж аав минь одоо тэр өөрөөсөө түрээсээр аваад тэр өхрүүдийг тижээж исэн үеийг бодвол дүүнер минь тижээж чаддаг болсон байна. Эрэх 4 цаг нэвтрүүлгийн энэ дугаартаа бид зөвхөн Монгол орны үнэний фермийн хөгжил, аж ахуй эрхлэгчдийн ахуйн амьдралын тухай бус харин уламжлал шинжилгээний зааг дээр оршиж нийгмийн эдийн засгийн шилжилтийн бэрхшээлийг даван туулж буй өнөөгийн фермерүүдийн нөхцөл байдал тулгамдсан асуудлыг боддоор нь сурвалжлан үзүүлэхийг зорилоо. Ер нь бол малыг бол олон тоон дээр чанартай ойлгох хэрэгтэй л гэдэг байна. Чанартай цөөхөн мал чинь олон мал, олон тооны малнаас илүү ашиг өгдөг юм а. Тэгээд гол нь чанар дээр анхаараарай, үржүүлгэндээ анхаараарай л гэдэг байна. Ер нь бол яг манай ээж хэлсэн үг гэдэг байхгүй. Сайлын үнэний сүүн дэлэндээ биш хилэндээ байдаг юм а. Тэгээд хилэн дээр нь сайн юм тавьбал тэгэл сүү сайн л гарна гэсэн үг л дээ.